Хүн ертөнц подкастыг үзэж сонсдог эрхэм та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Хүн ертөнц подкастын 4-р сарын эхний ухамсарлахгүй нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ 4-р сарын ухамсарлахгүй, мэдхгүй, бяцлахгүй гэсэн 3 дугаараараа дамжуулан та бүхэндээ дотоод ертөнцийн нэгэн төлөөлөл болох сэтгэл хэмээх нэгэн төлөөллийг та бүхэндээ уудлан нээж таниулах ийм 3 подкаст маань үргэлжлэн та бүхэндээ хүрнэ. За дотоод ертөнцөө бид нар мэдэж ойлгож мэдэрч ухаарахын тухайд бид нар мэдлэг олж авч байгаа. Мэдлэгээ бид нар ойлголт болгож өөр дээрээ боловсруулах энэ үйл ажиллагаагаа бие даан хийх энэ боломжийг одоо манай нэвтрүүлэг та бүхэндээ олгож байгаа ийм учиртай нэвтрүүлэг байгаа. За сэтгэл. За сэтгэл бол хүн бүхэнд мэдээж юм буюу хүн бүхний өөрөмсөг танимхай хамгийн сайн мэдэрч хүртэж ойлгодог энэ өөрийн мэдлэлт байдаг буюу өөртөө холбоотой бараг өөрийг нь хэлж байгаа гэсэнтэй адилхан ийм утга агуулга бидний дотоод ертөнц болоод бидний энэ амьдрал хүмүүжил энэ боловсрлоор өгөгдчихсөн ийм зүйл байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр сэтгэл эдгийг хэн дуртай нь хамаагүй яриад байж болохгүй маягтай ийм хувцлагдсан маяг ч юм уу өмчлөгдсөн хэлбэрийн ч юм уу гэж ойлгож болохоор тийм нандин тийм авч хэлэлцдэг ийм хугтхан байдаг. Ер нь бол энэ сэтгэлийг бид нар мэдэж ойлгох тухайд ярьж байгаа тийм ба. Ер нь бол дотоод ертөнцөө бид нар мэдэж ойлгоод түүнийг мэдрээд тэгээд түүнээсээ бид нар боловсруулалт хийгээд ухаарах хүчтэй л байгаа юм. Гэтэл энэ дотоод ертөнц дотор маань сэтгэл маань нэгэн төлөөлөл нь болоод байж байна. Тэгэхээр бид нар сэтгэлийг авч хэлцэхгүй бол угаас болохгүй. Сэтгэлийг хүн бүхэн мэднэ. Миний сэтгэл би ийм сэтгэлтэй гэж хүн өөрийгөө мэднэ. Яг нөгөө хин нэгнийгээ би мэднэ гэж хэлдэгтэй адилхан сэтгэлээ бид нар мөн тийм их нандин чанараар авч үздэг. Тэгээд энийг та бүхэнд мэдүүлэн ойлгуулна гэхээр юу гэсэн үг болох гээд байна гэдэг ийм асуулт гарч ирж болох л доо. Энэ тухай бид нэр ярих ёстой болж байгаа. Хар бага наснаас эхлүүлээд ингээд эцэг эхийн гэр бүлийн хүмүүжээд тэр эцэг эхээсээ ирсэн хайр халамж тэр бүхэн чинь сэтгэлээр өдөөгдөж сэтгэлийн гүн агуулгатайгаар бидэнд дамжигдсан хүртэгдэж бидний хүмүүжлэлт нөлөөлж бидрийг тийм сэтгэлийн сайхан чанартай болгож хүмүүжүүлдэг юм арга байна. Тэгэхээр бид нарт их ойрхон бид мэддэг юм шиг сандаг. Гэхдээ манай хүн ертөнц подкастын хэлээд байгаа нь дотоод ертөнц гэдэг нь танигдаг ертөнцөө. Та бүхэн заавал таних учиртай болоод байна гэдгийг тайлбарлан таниулах ийм мэдлэгийг та бүхэндээ дамжуулаад тэгээд түүнийх нь учир холбогдол тэндээс урган гарах янз бүрийн одоо хүний мэддэггүй, мэдэж болдоггүй, анзаардаггүй энэ
одоо зүйлийнхэн тухай буюу сэтгэлийг тэр чигээр нэг мөсөн уудалж сэтгэлийг задлж гаргаж ирэх юм тухай энэ мэдлэгийг дамжуулах тухай энэ өнөөдрийн подкаст эхэлж байна. Ухамсарлахгүй нэвтрүүлгээрээ бид нар ерөнхий сэтгэлийн тухай ерөнхийд нь авч хэлцээд дараагийн 2 нэвтрүүлгээр нэлээд задаргаа хийж нөгөө дээдс мэрэгдүүдийнхээ нам судраас мөн сохиж ингэж тайлбар хүргэнэ. За сэтгэл болохоор бидний дотоод ертөнцийн нэгэн төлөөлөл гэж байна. За эндээс нь эхлээд хэдүүлээ анхааралтай авч үзье. Сэтгэл нь одоо дангаараа бидэнд үйлчлэхдээ өөр юмсэг буюу бид мэд. Одоо миний сэтгэл бол би мэд тийм байдлаар илэрдэг. Сэтгэл хямардаг, баярлдаг, гунигалдаг, асдаг, хөгждөг, цэнгдэг. Хүний бүхэл өдөр тутам болоод амьдралын туршид илэрхийлэгддэг тэр илэрхийлэл нь сэтгэлээр давмгай байдаг. Сэтгэлийг бид нар уудлан ярихын тухайд гэхээр ерөнхийдөө ойлголт авахын тухайд мэдлэг болгохын тухайд ярих болохоос биш сэтгэлийг нэг үслээ ярих боломжгүй. Энийг эхлээд хэлхэн зүйтэй. Сэтгэл болвол олон өнгө аястай буюу солонгорсон хэв шинжтэй. Нэгээс нөгөөрөө шилжих ийм сүүмэн зэрэглээд хэлбэрийн өнгө аястай ийм хүртэмжтэй учраас бид нар сэтгэлээс сэтгэл рүү хувиран өөрчлөгдөн одоо бодол дотор савлж байгаа шиг сэтгэл дотор бид нэр уянгалан, дуулан, гуниглан, баярлан янз бүр болон бид амьдралаа туулдаг. За юуны төрөн сэтгэлийг бид нэр ингээд мэдэж авахын тухайд одоо бидний анзаардаггүй буюу бидний мэддэггүй тэр одоо талыг нь илүү их гаргаж ирж хэлнэ гэсэн үг шүү дээ. За сэтгэл. Юуны төрөнд сэтгэл маш их. Сэтгэлийг бид эрхлүүлдэг. Сэтгэл бидэнд эрхэлдэг ийм төлөөлөл. Бид нар сэтгэлийг буруу эрхлүүлдэг. Буруу эрхэлсэн сэтгэл яадаг вэ гэдэг нь бидрийг эхлээд эрхэлж जैन тийм үү? Эрхэлж айлан хадж ингэж байхдаа биднэрт илүү танигдаж, илүү их одоо өөр юм болж ирнэ. Дотн болж ирнэ гэсэн үг. Энэ нь хүүхэд ахуй наснд болдог зүйл. Дараа нь тэр маань өөрөө удирдах шатны алхмаа хийж эхэлдэг. Удирдах шатны алхам гэдэг маань тэр сэтгэл өөрөө тухайн хүн болон хувирах хэмжээний эрх мэдэлтэй болж ирнэ гэсэн үг. Энэ нь тухайн хүн идэр одоо залуу насндаа орж байна гэсэн юм хэлбэр. Энэ үед сэтгэл ихээр хатчихсан, дураараа дөргичихсан ийм төлөв байдалд шилжсэн байдаг. Анхнаасаа бид нар сэтгэлийг таньж мэдэж түүнийг одоо сэтгэлийн тухай ярьж байгаа энэ тохиолдолд анхнаасаа бид нар сэтгэл эрх дэндүү эрх шүү гэдгийг нь хэлж өгч байна тийм үү? Эрх энэ төлөөллийг бид нар зөв эрхлүүлэхээ мэдж, зөв хүмүүжүүлэхийг бодож, зөв авч явахаа хичээх нь чухал байдаг. Буруу эрхэлсэн сэтгэл хүнд дийлдэг. Одоо хүүхэд ахуйнаас нь буруу эрхлээс эрхэлсээр байгаад тэгээд өөрийнх нь толгой дээр гараад сууж байхтай. Өөрийг нь
сэтгэлээр удирдах хэмжээний болж байна гэж байна тийм үү? Тэгэхээр одоо залуу наснд хүрээд бид нар бүр сэтгэлийнхээ мэдлэлд орсон байдаг. За энэ ингээд цаашаа явна. Гэхдээ эхлээд ямар ч үсэн сэтгэл эрх таних байдаг. Энэ бол их өөрөмсөг, дотносог, тийм эрхэмсэг, тийм одоо энэ өөрт илүү их наалдаж ирсэн ийм мэдрэмж. Тэгэхээр бид нар энэ сэтгэлийг өөрийгөө хэмээн бодох бүрэн үндэстэй буюу дотоод ертөнц нь таныг бүрэн төлөөлдөг гэдэг үгэнд энэ сэтгэл гэдэг энэ төлөөлөл маань маш том байр суурийг эзэлдэг. Тийм учраас бид нар дотоод ертөнцийн хараат гэж хэлэгдэнэ. Энэ нь өөрөө сэтгэлийн маш том оролцоо байдаг учраас ингэж үздэг. Нөгөө буруу эрхэлсэн сэтгэл маань бидрийг буруу зүйл, одоо нэг өсөндөө буруугаар эрхлэж хүмүүжсэн сэтгэл маань дураараа дөргөнө гэсэн үг юм байна. Тэгэхээр сэтгэлийг бид нэр зөв эрхлүүлэх хэрэгтэй. За ингээд нөгөө хүүхдтэй хүмүүжлэлтэй холбоотой нэг юм яригддаг юм гарч ирж байгаа юм тийм ээ. Хүүхдийг эрхлүүлэлгүй яах вэ? Тэр хүүхд чинь эрхлэх хэрэгтэй. Ингээд бид нар эрхлүүлдэг. Тэгээд монголчууд бол тэр зөв эрхлүүлнэ шүү. Буруу эрхлүүлэхгүй. Буруу эрхлсэн хүүхэд бухын толгооноос хицүүгээд хатууч гэдэг үлээ. Ингэж хэлдэг, зөрлөдөг. Тэгэхээр буруу эрхлүүлж болохгүй сэтгэлийг. Одоо тэртэргүй одоо та бүхэн сэтгэлээ буруу эрхлүүлээд тэр нь даварчсан. Тэр сэтгэл чинь илүү их таныг төлөөсөн маягтай байж байгаа. Гэхдээ та мэдээд авчихсан. За энэ зүйлийг чинь би буруу эрхлүүлээд тэгээд одруулсан юм байна. Тэгэхээр энэ нөхрийг одооноос дахиад хүмүүжүүлэх ёстой болох нэ. За энэ утга санаар гарч ирж байна тийм ээ. Сэтгэлийг зөв хүмүүжүүлэх учиртай. Тэхийн тулд эрхлүүлэхээ бид нэр яаж эрхлүүлж яах гэдгийг харах хэрэгтэй болж байгаа юм. Буруу эрхэлсэн сэтгэл нь таныг өөрөө удирдах байх хэмжээнд очиж байгаа. Тэгэхээр бид нар энийг сэтгэлийнхаа энэ дураараа дургсан байдлыг нь хавч үзээд хоорондын харилцааныхаа үүднээс ингээд тэр сэтгэл болон хувирж байгаа бие бинийгээ хараад тэгээд үгүй одоо бид нар чинь бүр сэтгэлийн амт юм байна дөө хөөрхий гэж бид нар боддог, тэгээ ярилцдаг, хэлэлцдэг, бүгдээрээ толгой дагдаг. Ингэтлээ бид нар сэтгэл тийм их нөлөөлөлттэй. Сэтгэл бидний тэгтлээ их дотоод хүчний эрх мэдлэлтэн болсон ийм төлөв чанар байгаад байгаа. Гэтэл бид нар сэтгэл төдих юм биш тийм ээ. Бид хүмүүн заяадаг. Сэтгэлтэн бол биш шүү дээ. Сэтгэл бол дотоод ертөнцийн нэгэн төлөөлөл буюу бидний хэрэглэж байх нэгэн хэрэглүүр. Дотоод ертөнц маань бидний хэрэглэгдэх юм болж хувирна гэдэг шүү дээ тийм ээ. Бид түүнийг хэрэгэлдэг ашигладаг болно. Хэрэглэгдэхгүй ашиглахгүй байвал тэр тэгээд байж дугаал байж гин гэсэн үг. Оролцохгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө сэтгэл маань бидний хэрэглэгдэх юм байна.
Тэгэхээр хүн гэдэг маань өөрөө сэтгэлийн амьтан байх боломжгүй. Сэтгэлийн амьтан огт биш. Хүмүүн заяа бол сэтгэлтэн биш. За ингэж сайхан ойлгоод авчих хэрэгтэй болно. Тэгэнгүүт нөгөө сэтгэлээ бид нар удирдах, сэтгэлтэйгээ бид нар илүү их дотносох, илүү гүн гүнзгий ойлголцол төрөх, бүр дотн найз болох энэ тухай бид нар санаа сэтгэлтэйгээр сэтгэлээ өөрийнхөө гадна тавьж найзалж явдаг, найз шиг тэрж ингэж амьдралдаа түшиг тулгуур болгох энэ зорилгоор бид нар ашиглах учиртай байгаа. Тэгэхээр нөгөө сэтгэл маань нэгэнт ажиглагч чанараар маань танигдаад баригдсан тохиолдолд нөгөө сэтгэл маань бидний иргэшэлд ирдэг. Гэхдээ энэ нь тийм амар биш. Дотоод ертөнц хүний бүхэл насан туршид судлагдаад барагдахааргүй тийм их чаргуузалтантай гэдэг шиг нөгөө сэтгэл маань нэгэн асар том төлөөлөл нь учраас одоо дотоод ертөнцийг одоо 100% гэж үзвэл сэтгэл нь 80% эзэлж байдаг. Тэгэхээр сэтгэл бол үнэхээр маш сайхан зүйл. Маш гоё төлөөлөл. Тэр маш цэцэг шиг. Тэр маш хөөрхөн. Гэхдээ бид өөрөө биш. Сэтгэлийн хөөрхөн чанар, сэтгэлийн тэр гайхамшигтай, тэр үзэсгэлэнтэй энэ байдлыг нь бид нар өөртөө ашиглана. Өөрөө цэцэг мэт болж одоо манай эмэгтэйчүүд цэцэг мэт болж тэгж гоё дэлгэрч дэлбэлж явах юм боломж нь сэтгэлээр дамжуулан бий бол. Эсчүүд эрэгтэй хүмүүс болохоор сэтгэлийн хатамжтай. Тийм их сэтгэлийн хаттай болно гэдэг энэ бол одоо тэр сэтгэлийн тэр гүн тэр их одоо 80% эзэлсэн тэр их хувийн боломжийг ашиглах юм боломж нь эрэгтэй хүнд ч байна, эмэгтэй хүнд ч байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. За нарийн задаргаа ярихаар сэтгэл бол эрэгтэй хүн дээр тэгж их 80% мөн хүрээд байхгүй байх талтай. Хүмүүн заяадан гэдэг утгаараа бол ер нь бол 80% эзэлж байдаг. Эмэгтэй хүн бол 80-аас дээш хувь. Эмэгтэй хүн бол сэтгэлтэн байх гэж хэлэх боломжтой. Эрэгтэй хүн бол сэтгэхүйтэн байх гэж хэлэх боломжтой ийм хүйсийн чанартангууд. Хүйсийн тухай ярих энд бол болоогүй. Тэгэхээр тэр сэтгэлийн 80-аас дээш хувьтай энэ хүмүүн төрөл маань сэтгэлд эзлэгдэн байх энэ явцдаа дотоод ертөнцийг гэдэг үл үзэгдэх, харагдахгүй, тэмдэгдэхгүй, мэдрэгдэхгүй, баригдахгүй энэ ертөнц бүрэлдэн бий болдог. Ийм учиртай байх нь сэтгэлийн хаанчлалтай гэж үзнэ. За дараагийн эхлээд сэтгэлийг буруу эрхлүүлж болдоггүй юм шүү гэдгийг бид мэдэж авч байна. Энийг хэлж өгч байна, тийм ээ. Дараа нь сэтгэл чинь дотоод ертөнцийн хатан хаанан шүү гэж.
ингэж хэлж өгье. Тэгэхээр та нар ингээд бодоод үзэх тунгаагаад нэг шүүхэд мэдэгдэнэ. Сэтгэл бол яг хатан хааны тушаал өгж буй мэт хүчтэй дуурдаг. Тийм сэтгэлийн тушаалаар бид нар өдөр тутмынхаа гэр бүлийнхаа найз нөхдийнхөө хүрээнд үйл ажиллагаа харилцаагаа явуулдаг. Манай нэвтрүүлгээр банк ярьж байгаа тэр таагүй дуртай дургугийн тэр цензурыг чинь сэтгэл өөрөө тавьж өөрөө түүнийг эзэмдэж байдаг. Тэгэхээр нөгөө сэтгэлийг эрхлүүлэх буюу зоргоор нь тавих буюу буруу эрхлүүлж буруу хүмүүжүүлсэн энэ төлөв чанар нь бидэнд нарыг эзэмдэж зогсохгүй бидрийг бүр ингээд бидний дотор дураад өргөж байдаг. Ийм хамаа замбраагүй тийм одоо Клеопатра гэдэг та бүхэн мэдэндээ хатан хаан байсан гэд тэр хатан хаан эрх дураараа хамаа замбраагүй тэр улс орны буюу төр засгийн засаг төрийн нэг үйл ажиллагааг нь бүр хамаагүй болгоод ингээд зугаа цэнгэлийн баяр хөөрийн үдшилэг цэнгүүний тийм л орчин болгож хувиргаж байсан тухай нэг түүх байдаг. Энэ жишээ бол их ойрхон жишээ. Сэтгэл бол хүний дотор бол тэгж өмөлж буюу тэгж их баяр цэнгэлтэй байлгаж тэгж их одоо бадрангуй тийм ассан дүрлэлсэн байлгаж чаддаг. Тэгээд өглөө босоод асад дүрлцээд л унттлаа асад дүрлцээд байвал бид нар тэр дүрлцсэн дүрлзээний дотроо бид нар унтж болж чадахгүй болчихно. Тэгэхээр энэ бол амьдралд хэмжээ хязгаартай байх энэ зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болж байгааг бид нар харж байна тийм ээ. Хамаа замбрааг өдөр шөнөгүй цаг наргүй тэгж их баяр цэнгэл хөгжөө наргаан тийм дандаа дуу хөгжим байж гин гэж юу ах вэ гэж ингэж ойлгогдож ингэж хэлэгдэж байна. Сэтгэл ийм чанартай. Тэр хэрв хүний язгуурх нь өдөртөмжөнд ирэхгүй бол сэтгэл хаанчлалын буюу хааны үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр дотоод ертөнцийг бүрэн гартаа атгана. Тийм учраас дотоод ертөнцөнд сэтгэлийн дуулууртай зарц боолно мэтэр яг сэтгэлийн зааврын дагуу ажиллана. Энэ чанарыг нь одоо энэ нийгмийн тогтолцоо одоо ингээд балран унж байгаа энэ дэлхийд даяарх нийгмийн тогтолцооны хэлбэр нь энэ сэтгэлийн хаанчлалыг өндөрт өргөсөн явдлаас үүдэлтэй энэ мөхөл одоо цагн тулчаад байж байгаа байдал. Одоо мөнгө гэдэг нь нөгөө сэтгэлийн нэгэн чанар буюу шуналыг өдөө. Тэгэхээр шунал мөнгө олох санаа сэтэл тэгээд ухаан сэтгхүүргээ тушаал өгнө. Мөнгө ол. Мөнгөтэй бай. Мөнгөөр зөндөө юм бодлож авъя. Жаргал цэнгэл тэр идэж ууж, өмсөж зууж бүх юмыг мөнгөөр авах юм байна. Мөнгөтэй бол. Мөнгийг ол гэсэн юм тушаал өгч байгаа. Тэгэнгүүт ч нэг ухаан нь ажиллаад за яаж мөнгө олох вэ? Одоо тийм ажил хийгээд ингэж юм бол тэрхий удаа мөнгөтэй болох гэдэг байна. Тэгэхээр зэрэг яавал хурдан мөнгөтэй болох вэ? Тэгэнгүүт дотор нь сэтгэл нь хурдлаа. Юу хийгээд байгаа бэ? Хурдлаач. Би жаргамаар байна, цэнгэмээр байна. Та нар чинь юугаа хийгээд байна?
загнаад идэг. Тэнгүүд нөгөө бодолч нөгөө төчгөнтлгүйгээд л хурдаа гэд бодолч хурдтаа гэдэг юм жигмжигтэй юм чинь. Тэр өөр орж гоогаад ингэж яваад зүгээр ингүүл яасан тэгвэл яасан юм. Тэгэнгүүт ухаан төрнийг зайхан ашиглаж ягаад ерөөсөө ийм байдлаар ингэж ингээд болохгүй бол араас нь ингээ А төлөлгөө Б төлөлгөө гэж гаргаж ирж байгаа л тэгэл нөгөө мөнгөний хойноос явчихдаг. Нийгэм бол ерөөсөө яг ийм зал хэрглэж хүмүүсийг одоо энэ сэтгэлтэн байлгахын гол ажлыг хийдэг гэж ингэж ойлгож болно. Тэгээд бүх юм мөнгөөр хэмжигдэж байгаа гэдгийг бид нар маргахгүй мэдж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө сэтгэл чинь би дулаан тавтаа сайхан ийм тав тухтай орон байранд баймар байна. Тэгэнгүүт л ухаан бодно. За яах вэ тэгвэл сэтгүүч чинь тэгээд чи хурдлаачтай энэ сэтгэл намайг шаардаад байна шүү дээ чи яах ёстой блэ? Чи мөнгө олох ёстой шүү дээ. Чи мөнгө олохыг бодох ёстой шүү дээ чи. Сэтгэл авах надаас шаардаад байна. Хурдлаач гэхэл нөгөө сэтгэхүй нь бол ерөөсөө ягсал тэгэх ёстой, ингэх ёстой яач үчээл гэдэг. Ухаан нь хамаг ажиллаа юм. Тэгээ бодлыг ажилуулад нөөх чинь ингээл тэхүү ингэдэг ч юм уу тэгдэг ч юм уу гэдэг. Тэнгүүд нөгөө бодлоо тэгээд гэл асруудтай ажиллаад байхад энэ үйл явцтал бидрийг эрчим энерги гадагшлаад байдаг. Гадагшаа цацардаг тэр үр ашиггүй эрчим алддаг гэдэг чинь ингэж харагддаг гэсэн үг л дээ. Энийгээ бид нар өөрийн мэдлэлтэй аваад ингэж өөрийнхөө эзэмшилт аваад хуримтлал үүсгэх яа л гэдэг. Одоо эдийн засаг санхүүгийн хүмүүсийн хэлдгээр бол тэ хуримтлал үүсгэх. Гэхдээ энэ их язгуур юм байна өгөгдөлтөө бидний махан биений хязгаарлалттай энэ эрчим хүчээ бид нар хуримтлуулъя өөртөө. Тэгээд яг хэрэгтэй үед нь хангалттай хэмжээгээр зарцуулъя, хэрэггүй үед нь хуримтлуулаа л байж. Нарны цэнийг өсөн бод цуглуулж байгаа юм шиг тий. За ингэтэл нөгөө дотоод ертөнц гэдэг маань бүхэл бүтэн сэтгэлийн одоо тушаалын дагуу ажиллаж эхэлж байгаа болж хувирж байна тийм үү? Ерөөсөө л юм болчдөг. Тэгэхээр эн чинь сэтгэлийн хаанчлалтай дотоод ертөнцөө гэж хэлэгддэг. Угаасаа ийм нэр томьёотой. Сэтгэлийн хаанчлалтай дотоод ертөнц. Тэгэхээр нөгөө одоо ухаан ажиллаад тэгээ маш олон зүйлийн арга сэтэл ингэж гарч ирж байгаад санхүү эдийн засаг гэдэг юм бий болгочихж байгаа. Тэгэнгүүтээ тэр эдийн засгийн энэ хөдөлгөөн юм чинь хөдөлгөөнтэй байхгүй байгаад байвал одоо чинь мөнгө бол те байнга гэж хөдөлж явах, өсөж явахгүй болвол болохгүй болоод тэгэнгүүт нөгөөхөө өөд хүүтэй буцаагаад авдаг. Ийм арга хүсэж болол ухаан нийсээр сэтэрч. Тэгэнгүүтээ банк гэж байгуулъя. Тэгээ нэг байгууллага бий болох ёстой болж штэ. Тэгэнгүүтийн дотор нь ингэдэг юм шүү. Ийм хийн шүү хэвлээ гэсэн. Тийм байгууллагын дотоод дүрмтэй эдийн засгийн тийм эдийн засгийн санхүүгийн өөртөө боловсруулсан тийм тогтолцоотой. Яг тэрнийхээ дагуу одоо олон нийтэд үйлчлэгээ үзүүлээд тэгээд олон нийт нь шууд байр аав. Тэмээ чи танаас сэтгэл чинь байртаа болно гэдэг юм байгаа үстэй. Харин тий. Тэгвэл шууд байр аав. Хөөе болох юм уу? Болно. Гэхдээ сардаа төдөнд өөрөө өгөөд л бай. Тэг чадах уу? Хөөе чим ясан сайхан идв. Тэгэнгүүт сэтгэл бол ерөөсөө аваач. Орооч. Бошонхон гэл ингээл шаардаад хөрсөн. Бошонхон тэнд нь ороо сууч. Тэгээд бөөдө хаавна. Тухтаад байгаа. Тэр зурагтай гэл ингээл. Тэгэнгүүт сайхан бөөдө аваад л явах гэж зуглаад. Тэгээд сайхан зурагт үзэл. Алуу попкорн, шоколад, тийм юм гэл. Жимс гэл. Тэгээд нөгөө хөөдөж уугаал. Тэгээд ингээл. Тэгэл байж адил гэл нэг пимбисэн тарга юм болол ингээл.
хөдөлж чадхаа байх маягтай ингээд. Сэтгэл бол тийм ямар ч ухаан байхгүй шүү дээ. Ямар ч ухаан байхгүй. Зүгээр л тэр бол чаргах, цэнгэх, тэгээд дуулах, бүжиглэх энэ тэр. Тэгээд тэр бүхэн нь бүтэхгүй буюу. Одоо тэр ипотекийн зээлээр тэр байранд орж болохоор байл чинь орооч ухаанаа гэнэ. Нөгөө сэтгэл нь шаардаад байд. Нөгөө сэтгхүүн ингээд баахан албан тоод бичээд л нөгөө ухаан руу өгөөд л одоо ингэж одоо хааны тушаал майчийг надад гүйцэлдүүл. Одоо ухаан нь одоо засаг захиргаал юм шиг байгаа юм л да. Юм шиг байгаа маа ч гэж угаасаа тийм болж хувирдаг. Тэгээд ухаан хамаг л одоо арга чаргаал одоо 13 ихэл хэрэглэн л дээ. Ингэж явсаар л энэ нийгэм гэдэг юм бий болоод тогтчихсон одоо ингэж байж байгаа. Гэтэл бид нар нөгөө нэг тэгэл сэтгэлийнхаа даварцсан тэр эрхшээлд байгаа учраас бид нар буруу одоогийн одоо энэ залуучууд залуу үе буюу яг одоо энэ 21-р зууны үеийн энэ хүмүүсийн оншилж байгаагаар бол бид нар буруу амьдралын хэм маягтай байна. Энэ буруу амьдралын хэм маяг нь ингэж биднэрт одоо муу нөлөө үзүүлж байна. Ингэж биднийг өвчлүүлж байна, хордуулж байна. Ингэж биднийг таргалуулж байна. Одоо муухай харагдуулж байна. Тэгэнгүүт одоо нөгөө хий чинь одоо янзлан барина одоо ингэ тэгнэ гэл ихээр нөгөө сэтгэл нь моноо тийм муухай тарган муухай байна. Одоо би туранхай гой болмоор байна. Тэгээ одоо нийтээрээ тийм жимд явдаг, фитнест явдаг, йогд хичээлдэг нэг юм болж ирж байгаа нь хүн тэнэг амтан биш болохоор нөгөө ухаанаа зараад эн чинь болохгүй байна. За тэгвэл энийг өөрчлөе, ингэж үзье гэсэн дараагийнхаа алхам руу орж байгаа юм л хэлбэр. Энд чинь ухаантай хэмжээч. За тэгээд нөгөө сэтгэл маань бидний одоо амьдралын туршид одоо сэрж сэхэрэхгүй буюу ухамсарлаг сэргэлт бид нар авахгүй болвол сэтгэл маань биднийг тэр чигээрээ удирдах явцдаг юм л зүйл байгаа. Одоо ингээд залуучууд эсрэг хөөстнийхаа хүнд сэтгэл татагдана. Заавал тэгдэг. Энэ бол жамын асуудал. Энэ бол хүйсийн ялгамжаатай маш сонирхолтой юм хүний хоёр төлөв чанар. Эрэгтэй, эмэгтэй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэйгээ сонирхно, эмэгтэй нь эрэгтэйгээ бас сонирхно. Энэ сэтгэлийн таталцлаар бий болдог зүйл. Сэтгэл нийлсэн хань. Сэтгэл нийлээгүй бол хань болохгүй. Чин бүхэлд амьдралыг чинь шийдэж өгч штэ тийм үү? Сэтгэл нийлэхгүй бол амьдрахгүй штэ. Би чамтай амьдарч чадахгүй нэ. Яг л чи өдрийн сэтгэл нийлэхгүй. Тэгэхэд тэр амьдрал үүсэхгүй. Тэр амьдрал цэцэглэхгүй. Тэгээд хоёр тишээгээ замаа хөгөөд явна. Тэгээд нөгөө эрэгтэй нь өөр нэг эмэгтэйтэй сэтгэл нийлэх нь зайлшгүй буюу сэтгэл нийлэхгүй байсан чинь нийлүүлээд суудаг юм. Бидний амьдрал ингэж үргэлжилдэг. Тэгэхээр бүх юм сэтгэл дээр тогтдог. За ингээд сэтгэл нийлсэн хань ижлүүд нэг гэрт орлоо. Нэг гэрт ороход за сэтгэл нийцтэй бүх юм байх шүү дээ. Гэр орон сэтгэл нийцтэй байх шүү дээ. За байшинд байх юм уу? Хашаа гэрт амьдрах юм уу? Эсвэл хөдөө амьдрах юм уу? Энэ нь тухайн хоёр хүний сэтгэл нийлэмжийн тэр уул сууртайгаар бий болдог. Нэг нь хөдөө амьдрахгүй, хөдөө явъя гэдэг. Одоо эрэгтэй. Эмэгтэй нь болохоор
санал зөрөөд үгүй яаж тэгж амьдрт юм бэ? Тийм байхгүй ч тамахгүй та гэдэг ингээд явах юм бол нөгөө хоёр чинь амьдрал бас л болохгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр нөгөө эрэгтэйгийн сэтгэлийн тэр сэтгэлээс үүдэж гарч байгаа нэг амьдралын хэм маяг эмэгтэйгийн сэтгэлээс гарч байгаа амьдралын хэм маяг заавал нэг тийм зохицол нийцлийг бий болж ижил энэ амьдрал цаашаа явах нь шүү дээ. Тэгэхээр сэтгэл нийлсэн ханиуд гэдэг маань ховор гэдгийг бид нар мэднэ. Гэхдээ одоо яаж бид амьдрт юм бэ гэхээр эмэгтэй голцоохон сэтгэлээ одоо эрэгтэйгээ дагдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө эмэгтэй өөрийнхөө сэтгэлийг жаахан хазаарладаг гэсэн үг. Эрэгтэй нь бол сэтгэл гэхээсээ илүү сэтгэхүй давмгайлсан чанартай байдаг учраас эрэгтэй амьдралыг авч явах тэр арга ухааныг олдог учраас эмэгтэй тэр арга ухаанд нь дулдуудаад наалдаж байгаа ийм ухаан сэтгэл хоёр гэж хэлэхээр ийм хоёр одоо төлөөлөл ингээ хайрладаг байгаа. Гэхдээ эрэгтэй хүн бол яг ухааны чанар бол биш. Энэ бол шууд сэтгэхүй чанар байдаг. Тэгээд энэ сэтгэхүй сэтгэлтэй ханилдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө бидний өдөр тутмын гэхээс илүү бүхэл бүтэн амьдралын туршид бидний өдөр тутамж буюу бидрийг атгаж байдаг тэр төлөөлөл маань сэтгэл юм байна гэж бид билээхэн ойлгоод авчихна. Мэдээд авчихна. Энэ бол маш тодорхой байдаг. За сэтгэл юуны дөрөнд буруу эрхэлж гисэн байдаг байх нь шүү, тийм үү? Сэтгэлийг буруу эрхлүүлсэн учраас бид нар сэтгэлийн хараад болсон байдаг юм гэж. Тийм учраас сэтгэлээ бид нар өөрийнхөө дотны найз, анд нөхрөө болгох. Өөрөө сэтгэл болж хуурах биш гэж ойлгох ёстой болгоно байна тийм ээ. Өөрөө сэтгэл болж хуурсан байснаа одоо сэтгэлээ ажуудаа тавьж байгаад за найзаахоо хоёлаа ингийн шүүхөө гэж ярьж байгаа юм шиг. Маш дотн үе зайгүй тийм хамгийн сайн найзан болгож хувиргах нь бидний дотоод боловсролын маань ажил. Энэ сэрэл сэхэний хийх ёстой тууштай зогсолтгүй хийдэг ажлын нэг нь энэ. Сэтгэлтэй бид ажиллах энэ ажиллагаа. Бодлыг бол бид нэр тодорхойлоод 3 төвшөнд авч үзээд тэгээд ерөнхийд нь мэдээд авцсан байгаа тийм ээ. Сэтгэл бол бодлыг бүрэн ашиглана. Бодол бол сэтгэлд 100% ашиглуулдаг буюу 100% сэтгэлийн хараат байдаг. Тэгэхээр бодлоос сэтгэл рүү шилжих энэ шилжилт нь илүү их ойлгомжтой болдог. Нөгөө бодлогоо илүү их ойлгох, бүр илүү их задлахад энэ сэтгэлийн энэ хаанчлал нь маш ил тод гаргаад ирдэг. Тэгэхээр бид нар бодлогыг илүү сайн ойлгоно. Сэтгүүдээр очиод бүр сайн ойлгоно, ухаан дээр очиод бүр задлаад алган дээрээ мэт болгоно. Та одоохондоо бодлыг бид нар тэгж их одоо гүйцэд мэдсэн байж боловч ойлгож мэдэрч хүртээгүй байж болох талтай. Тэгэхээр сэтгэлээр дамжигдаад бид нар мөн нөгөө бодол төвний 3 төлөвийг сэтгэлд хамаатуулаад түүгээр дамжуулан ойлгох бүрэн боломжтой.
Тэгээд буруу эрхлүүлж болдоггүй энэ сэтгэлийг зөв эрхлүүлэх буюу зөв залуудах. Тэгээд одоо үгнээс гартгүй сайн найзаа болгож авах нь шүү дээ. Тэгэхгүй бол яадаг байх нь вэ? Бидрийг өөрийгөө хаамчилчдаг. Миний хүмүүн заяа хөгжгөөд байдаг, хөгжмөөр байдаг. Сэтгэл намайг завгүй байлгаад буюу намайг хаанчлаад байхаар би нөгөө тушаалын дийлүүлэхгүй болохгүй нэг тийм боодлын чанартай амтан болж хувираад байдаг учраас сэтгэлийг заавал бид эзэмших хүчтэй болно. Одоо сэтгэлийг эзэмших, сэтгэлийг удирдах, дотоод ертөнцийн бид өөрсдөө эзэн болно гэдэг маань сэтгэл дээр ирээд харагдахаараа сэтгэлийг бид нэр найз, дотныхоо найз болгож хувирах энэ төлөв рүү буюу энэ дэвшил рүү бид нэр аваач хөстэй болж байгаа. Тэгэхээр устгах нь үгүй хийн алга болгоно гэсэн байдаггүй гэдгийг хэлж байгаа учраас тэр шүү дээ. Дотоод ертөнцийг хийж устгах болдоггүй ба. Тэр бидний дотоод хүний маань шүүдрэг гэдэг байгаа тийм ээ. Энэ шүүдрийг бид нар арилгачихвал бид нар өгсөнтэй адилхан болно. Тийм учраас дотоод ертөнц бол бидний асан туршид маань, амьсгал хураан хураатал маань хамт байх ийм чанар. Гэхдээ энэ бол үүсмэл чанар. Тэгэхээр сэтгэлийн хаанчлал гэдгийг бид нар сөрж сэхэрэггүй байх үедээ мэдэрдэг түүнийг гүйцэлдүүлэх гэж сэтгэлийн сэтгэл хэмээх хааны тушаалыг гүйцэлдүүлэх гэж бид нар амьдарч явдаг гэсэн үг. Тэгээд энэ бол гүйцэлдэхгүй. Барагдахгүй. Клеопатрагийн хүслийг биелүүлж дуусна гэж байхгүй. Тэр бүтэхгүй. Тэгээд хүслийг нь гүйцээгээгүй, хүслийг нь биелүүлээгүй тийм хүмүүс шууд цаазаар авдаг байсан шүү дээ. Шууд алаа ичдэг л байсан. Тэгэхээр энэ сэтгэл ямар айхтар хүчтэй. Асар хүчтэй. За та сэтгэлээс чинь тэгэл ер нь хамаг л юм болж байна доо. Хамаг л юм болдог. За ингээд нөгөө хаанчлах тэрх хүчтэй чанарыг нь бид нар найз болгоод ингээд найзалчаар сайн уу сэтгэлээ найз охоо ямар өнхөө гэхээр гүй нэг сайхан шоудмаар байх юм да. Чи ч одоо мөнгө хөдлөхгүй маа гэл ингэж хоёулаа ярьж байгаа юм шиг те. За байж яах вэ? Тэгж яагаад нэг шоуднаа. Чиний төрсөн өдөр чи хэзээ байлаа за тэгж яагаад нэг гэл. Тэгэхээр нөгөө сэтгэлэн дээр төрсөн өдөр хааж байсан юм те. Одоо нэг баяр хөслөө жоохон шоуд илтаа гэл ингээл. Нэг иймэрхүү л найз гэсэн үг байгаа. Тэгэнгүүтээ нөгөөч чинь хаанчлалын чанараа надтай хуваалцж байгаа хэлбэр байгаа байхгүй юу? Шууд хаанчилдаг биш. Одоо сэр зөхөөрөөгүй төлөвт буй, ухамсар үгүй төлөвт буй хүмүүнийг буюу хин нэгнүүдийг сэтгэл нь хаанчилж явдаг гэсэн үг. Ялангуяа эмэгтэй хүмүүсийг эрэгтэй хүмүүсийг болохоор сэтгэхүйн чөдөрлцөн, гавлцсан, гинжилцэн явдаг. Ерөнхийдөө сэтгэл бол эрэгтэй эмэгтэйгүй адилхан хаанчлалын чанартай үйлчлэлөө үзүүлнэ. Тэгээд нөгөө найзан болгоод буюу өөрийнхөө ухамсарлаг, сүнслэг энэ чанарыг сэрээхэд ашиглахын тухайд түүний хаанчлах тэр их эрх мэдлийг 50% авчия. Ингэж үзвэл боломжтой гэсэн үг байна. Өнөөх нь яаж танигддгийг, яаж тэр тийм найз болж хувирдгийг ингэхээр бидний нөгөө дотоод гүн хараа буюу бидний
хараагаар тэр харагдахаараа тийм болдог. Бид нэр энэ дотоод харааг сэтгэл рүү хэр их чиглүүлж тоочилж харна буюу цэглэж харж чадвал тэр танигддаг гэсэн үг. Олцлогддог гэсэн үг. Тэгэхээр энэ нь нөгөө ажиглах түрүүчийн нөтгөлөөр ярьжсэн да амьдралын бяцлаглалын ажиглах чанар гэдэг энэ чанараар бид нар цоо ширтэж түүнийг илчлэн задлж ил болгож болдог. Тэгжээж тэр танигддаг, илчлэгддэг. Тэрнээс сан илчлэгдэхгүй танигдахгүй биднийг хаанчилсаар хിവэрэ байх нь шүү дээ. Одоо өглөө босоод орон унтахын хооронд ч ерөөсөө дуртаад үгүй та унтахад бид нар ерөөсөө өсөмжилж байдаг. Өглөө сэрлээ аюу сайхан унтаад нойр ханжчихсан тэгээ сайхан янзаг сэлэм сайхан нартай ингээд ийм өдөр бол сайхан сэтгэл сайхан сэргэж сайхан босч ирнэ тийм ээ. Сэтгэл тушаал гаргадаг гэж байна тийм үү? Одоо хаан шиг, хатан хаан шиг гэсэн үг байна тийм ээ. Одоо сэтгэл маань эм чанартай л да. Эм чанартай. Тэгэхээр нөгөө сэтгэл нь одоо ингээд нөгөө хүслийг нь биелүүлэхгүй буюу сэтгэлийг ханамжтай болгохгүй байвал ханамжгүй байдал бий болдог. Тэр ханамжгүй байдал нь одоо уурлах, бухимдах тэгээд нөгөө сэтгэлийн хүссэн зүйл биелэхгүй бол тэр одоо хүссэн зүйлээс хүсээгүй зүйл нь бий болоод ингээд тулгараад гараад ирэхээр түүнээс нь болсон үл ойлгох буюу түүнийг үл хүлээн зөвшөөрөх энэ байдлаас үүдэлтэйгээр сэтгэл яадаг байх нь асар хүчтэй гунигддаг, гутардаг, тэгээд уйлдаг, тэгээд хашгирдаг, орилдог, тэгээд гомддог. Тэгэл тонирхон гэл ингээл явна шүү дээ цаашаа. Сэтгэл бол бодол шиг гурван төлөвт хуваагдах ямар ч боломжгүй. Сэтгэл хязгааргүй. Зэрэглээ мэд. Тоолж баршгүй тийм хувилбартай, солонгон чанартай. Тэгэхээр сэтгэлийг ерөнхийлөн сэтгэл гэж авч үзнэ гэхээс биш тэр сэтгэлийн сэтгэл гэх боломжгүй. Боломжтой болдог нь хувилбар нь юу юм гэхээр хүсэл, шунал, ата, хорсол ингээд түүнээс холбоотойгоор эерэг сөрөг гэд ингээд тодорхойлогдоод задраад явчихдаг. Энд бол ерөнхийлөн ингээд ойлгох тийм боломж бол байх боловч түүнийг яг тодорхойлон яг тэр байна энэ гэх боломжгүй. За сэтгэлийг эрхлүүлж болох боловч буруу эрхлүүлж болдгүй юм шүү гэдэг юм. Энэ удаагийн нэвтрүүлгийн эхлэл байл. Эхлэлийн нэг одоо тайлбар байлаа. Дараагийнх нь сэтгэл таны хатан хаан шүү гэдэг энэ дамжуулалт байлаа. За гурав дахь нь гэвэл хүмүүн заяатан бит буюу хүн төрөлтөн сэтгэлийн амьтан огтоос биш. Сэтгэлийн мөн чанарын тухайд ийм гурван төлөвийг энэ ухамсарлах нэвтрүүлгээр ерөнхийлөн ярьлаа. Дараагийн нэвтрүүлгүүдээр энэ задраад ингээд тайлбартаагаар та бүхэндээ хүрнэ. За сэтгэл гэж ярьж байгаа ярьсны дээр
энэ сэтгэл судлал гэдэг энэ тухай бас дурдахгүй өнгөрч болохгүй. Сэтгэлийг танина гэж байдаг болохоос биш сэтгэлийг судалж болохгүй гэдгийг сая тэр солонгон чанартай гэдгээр нь буюу зэрэглээ мэд гэдгээр нь бид нар мэдэж авлаа тийм ээ. Тэр судлагддаг зүйл биш. Сэтгэл бол судлагдахгүй биш. Тэгэхээр сэтгэл судлал гэдэг нь арга ядсан хэлбэрээс үүдэлтэйгээр түүнийг яаж хийж байгааг нэг учрыг нь олох гэсэн тархины буюу ухааны төвшөнд боловсруулсан энэ ухаалаг гаргалгааны үүдэлтэйгээр бий болсон онол энэ таамаг сэтгэл судлал гэдэг маань. Сэтгэлийг судлах боломжгүй нь өөрөө тэр байдаггүй учраас зэрэглээ байдгүй харагддаг тийм ээ. Гэхдээ зэрэглээ байдаггүй. Яг зэрэглээнд харагдаад байгаа тэр бүр нуур маш том нуур дэнд байна гэж харагддаг. Яг тэр газрыг энэ зориод очиход нуур байхгүй байдаг. Тэгэхээр зэрэглээ байдаг гэхдээ байдаггүй байх юм тийм ээ. Яг энэ шиг сэтгэл гэж бид ярьж байна. Яг гэвэл энэ байдаг. Гэхдээ сэтгэлийг судлах гэвэл энэ байдаггүй. Тэгэхээр судалж болдоггүй. Сэтгэл судлалын хөгжсөн үндсэн зорилго нь хүмүүний сэтгэлийн хаанчлалтай боолчлогдож буй тэр зовлонт хүмүүнийг яаж тайвшруулах вэ? Яаж түүний зовлонгоос нэмгэлэх вэ? Энэ сэтгэлийн хаанчлал буюу тухайн үед сэтгэлийн хаанчлал гэж хэлж мэдэхгүй. Зөвхөн энэ сэтгэлийн энэ шаналл зовлон энээс яаж салгах вэ? Энэ арга байж таар. Эний учрыг олох хэрэгтэй. Энд учир заавал байгаа. Ингэж ухааны төвшөнд бодож боловсруулсан эрхтэй чанарын буюу энэ сэтгэхүйт чанарын давмгай оролцоотойгоор бий болсон ийм онол. Судлагдсан хэмээн барьж авах гэж оролдсон энэ оролдлого. Энэ бол сэтгэл судлал нь бол эр чанар. Сэтгэл нь өөрөө эм чанар. Тэгэхээр энэ эр чанар нь эмийг нэг учир нь олох гээд байна да. Ийм л явдал байна. Гэхдээ бүрэн олох боломжгүй. Ягаад гэвэл сэтгэл судлагддаггүй зүйл учраас тэр учир нь олдно гэж байхгүй. Энэ сэтгэлийн энэ мөн чанараас нь үүдэлтэйгээр дотоод ертөнц нь угаасаа тийм байгаан тодорхой мөртлөө байдаггүй ийм чанартай. Тэгэхээр бид сэтгэлийг судлах биш, сэтгэлийг таних ёстой байгаа юм. Өөрийнхөө сэтгэлийг толин тусгал мэд харж бид таних учиртай болохоос биш, өөр хэн нэгний сэтгэлийг таньж, түүнийг судалж, түүнийг яг оншилж болдоггүй.
энэ ертөнцид тийм боломж даанч заяагаагүй. Тэгэхээр манай хүн ертөнц нэвтрүүлэг өмнөх он цагийн нэвтрүүлгүүдээр сэтгэл судлалын тухай нэлээд дурдж ярьж ирсэн хэсэгхэн хугацаа зарим нэвтрүүлгүүдээр хэсэгхэн зураг гэдэг тодорхойлон бас дурдж ярьж ирсэн л да. Тэгэхээр нөгөө судлагдахгүй биш учраас түүнийг судалж болохгүй шүү гэдгийг хэлж өгч ирсэн ийм нэвтрүүлгүүд бас байдаг. Тэгэхээр юуны төрөнд бид нэр өөрөө өөрсдийнхөө гэж нөгөө ганц тод гэдэг энэ чанар руугаа авчирч байж энэ нь учраа олгогддог зүйл буюу дотоод ертөнцийн дотор байдаг энэ нэг төлөөллийн чанартай гэдгээр нь бид нар түүнийг олоод харах буюу түүнтэйг ажиллах боломж нь бүрдэж байгаа гэсэн үг юм байна. Тэрнээс биш сэтгэл гэж гаргаж ирчээд тэгээд судлах гэдэг байвал төчөн судлагдахгүй нь шүү дээ. Ягаад гэхээр баригдахгүй байдаг зүйл биш. Тэгээд баригдахгүй тийм болохоор судлагдахгүй. За нэг хүний сэтгэлийг барьж аваад тэгээд судлаа гэж бодъё л та. Энэ нь бол их тийм муухай арга. Ингэж бол болохгүй. Сэтгэлийн хаанчлалаар тухайн хүн нэгэн тийм сэтгэлийн эмгэгтэй болсон байдаг. Тэр эмгэгийг нь барьж авч тэр эмгэг дээр нь тулгуурлан судалгаа хийх гэдэг ийм л оролдлого хийгээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол яг нь янз бүрээр үзээд сэтгэл судлал бол их л тийм судлагдах янз бүрийн судалгаануудыг хийж гисэн. Тэгээд бүр тийм онол бүр боловсролын хөтөлбөртэй ингээд сургаад хүмүүжүүлээд боловсруулчин бэлдээд явж байгаа л да. Гэхдээ энэ нь яг нь нийгмийн тогтолцооны тэгээд энэ сэтгэлийн хаанчлалд боомлогдсон сэтгэлдээ боочлогдож байгаа хүмүүсүүд нэг жаахан гал унтрах маягтай. Жаахан төрх зур амьсгал авах. Гэнэ жоохон тайвшрах төдийдл юм. Тэрнээс өөрөөр ямар ч чадваргүй, боломжгүй. Сэтгэлийг судалж болохгүй, сэтгэлийг таних болно. Ингэж ойлгож явах хэрэгтэй. Тэгэхээр судлан танина гэдэг хоёр чинь юу вэ гэдгийг бас бодох хэрэгтэй болох нь байна, тийм ээ. За энэ судлагдах нь танигдах нь гэдэг энэ тухайд ярил мөнөө бас дахиад 3 нэвтрүүлэг цуваад ингээд явагдана. Тэгээ энэ тухай бол ярихгүй. Бид нар дотоод ертөнцийнхөө 4 төлөвийг энэ 6 сар хүртэл яриад бид ингээд дотоод ертөнцийнхөө мэдлэгтэй болж аваад энэ подкаст ингээд дуусгах юм байна. За ингээд ерөнхийдөө сэтгэлийг бид ерөнхий ойлголтыг ингээд авчлаа гэсэн үг. Сэтгэлийг бид хэтэрхий өөрөмжилж авч үздэг учраас түүндээ бид хайртай. Тэгэхээр энд хамаагүй хөндлөнгөөс оролцсон хэн нэгэнд бол сэтгэл дургүй байх буюу сэтгэлтэн хүмүүс өөрийгөө сэтгэлийн амьтан гэж бодчихсон байгаа тэр үл сэхэрэгч нар бол их дургүй хүлээж авдаг. Миний сэтгэлийг чи мэдгүй. Би ямар сэтгэл гаргаж чадахыг чи яаж мэдх юм бэ гэнэ. Гэхдээ сэтгэлийн тухай ерөнхий ойлголтыг та мэдээд ав. Тэр сэтгэлээс үүдэлтэй таны амьдрал ахуйд юу тохиолдод юу болоод байгааг анзаарч мэдэж болд юм а гэд хэлж өгөх гээд байхад л буруугаар ойлгох маягтай тэгтлээ их өөрөмсгөр сэтгэлийг ингэж өлгөдөж бөөцөж ингэж буруу эрхлүүлж байдаг. Тэгэхээр өнөөхөн тэгээд буруу эрхэлсэн чигээр тэгэл дотроос нь зүгээр улмал тушаал өгөөд даалгавар өгөөд тэг ингээд байдаг. Тэгээд л ингээд одоо
жинхэнэ нөгөө тэр ажлын чадвартай гэдэг шиг тэр одоо залуу эдгээр насуудаа ингээд сэтгэлийнхээ тэр тушаалыг гүйцэлдүүлэх гэж явсараа бод энэ хорвооч нь дуусголоод тэгээд насан гууд болохоор одоо сэтгэл нь гिचнээ дотроос нь нэгсэн ч байсан одоо тэгээд хүч хүрхгүй нэ сэтгэл минь уучлаарай хаантан минь намайгаа өршөөж үзье гэдэг ингээд. Тэгэнгүүт нь сэтгэл нь оволцож ягаад тэгээ нөгөө хүнийгээ цаасаар авч байгаа юм шиг сэтгэлээр явцдаг. Ийм л гашуун түүх бидний дунд байдаг. Энийг бид нар харсаар л байдаг. Түүнээс өдөр сургамж авдаггүй. Энэ сургамжаар бид нар багж гисэн гэрэлтэж гялбаж сэр цэхэрэх боломжоо ашиглаж л байх учиртай байдаг. Тэхийн тухайд л энэ ертөнц гариг маань сургалт хэлбэрээр бидэнд хичээл даалгавраа өгсөөр л байгаа юм аа. За өнөөдөр нэвтрүүлэг ингээд өндөрлөе. Дараагийн хоёр нэвтрүүлгээрээ сэтгэлийн тухай мөн наривчлан задлж ярив. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзтлаа. Түр баяртай.